За өнөөдөр Бурхны үг Лук номын 24 бүгдээрээ Лук номын 24-өөс 40 Лук номын 24-р бүлэг 44-өөс 53-ыг эндээс бүгдээрээ хамт уншъя. Тэгээд тэр тэдэнд ингэж айлдав: та нартай хамт байхад миний ярьж байсан үгс ийм болоо. Энэ нь Мосегийн хуулийн шүзүүлэгчд бодоод дуулалдах миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гэд бичвэрийг ухааруулахын тулд оюун ухааны гин нэв Есүс тэдэнд хандан Христ зовлон идэж 3 дахь өдрөө үхэгсдээс амьлах болно. Иерусалимаас эхлээд бүх үндэстэн түүний нэрээр нүгэл уушлагдана, гэмшил тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм. Энэ бүхний гэрчин та нар мөн харагтун би эцгийнхээ амлсныг та нарт илгээсэн, харин та нар дээрээс ирэх хүчийг өмсдлөө энэ хоттой үлд гэжээ. Тэр тэгээд Бетан хүртэл тэдний гадагш дагуулan яваад мотроо өргөн тэднийг өрөөвөө. Тийхүү өрөөж байхдаа тэр нөгөөдүүлээс холдож тэнгэр өөдөө өргөвдгөө. Тэд түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгээр Иерусалимд буцсан ирж сүмд байнга байж Бурхныг магтцаасаар байв. Амен. Амен. Бүгдөө дахиад залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, намайг энд босгожсэн эзэн танд талархъя. Амийн дослон үгийн мэрэгэн ухаан мэдлэг хүч чадлыг дүүргэж эзэн таны үгийг дамжуулахад сонсож байгаа хүмүүс ариун сүнсээр ойлгон сонсоход сүнсний хоол болоход эзэн минь та удирдаач. Пагмоси пастрын дээр эзэн таны ариун сүнсний хүч чадал дүүрэн байж даруй зүрхсээр эзэн таны үгийг дамжуулахад сонсож байгаа хүмүүс ч гэсэн ариун сүнсээр сонсон Бурхны гайхамшигтай ажлыг энд үнэхээр хийж үйлдэхэд эзэн та туслаач. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Та бүгдийг дахин харсандаа баяртай байна. За энэ удаа би бол Солонгост ирэхэд маш их хэцүү байсан. Ерөөсөө тийм зүйлүүд ерөөсөө ирэхэд хэцүү байсан. Сүүлдээ бол уур хүрэх яагаад ингэж байна гэж бодох хэмжээний тийм асуудалтай байсан. Америкт ч гэсэн 4 хоног 5 өдөр би бас кемпийг удирдсан. Тэрнээс өмнө 2-7 хоногийн өмнө ерөөсөө миний хоолоо бол таг болсон. Тэгээ миний хувьд бол Америкт туснаа мэдэхгүй байсан. 2 дахь өдрийн Библийн номлол хийхээр урд гарсан. Гэтэл хоолоо бол таг болсон. Манай итгэгч нар гайхсан. Тэгээ пастор болохоор омикрон тусцсан байна гэж хүмүүс айсан байх. Тэрнээс өмнө би өнөөдөр үгийг сонсоод та бүгдийн санах ёстой хэдэн зүйл байна. За омикрон туссан гэдэгсэн. Тэгтэл хүмүүс Америкт байсан итгэгч нар бол корноос ч айж байна, омикроноос ч айж байна. За тэгээ миний хувьд бол зүрхсэтгэл маш их өвдсөн. Бурхан ямар бурхан бэлээ. Яагаад энэ хүмүүс ингэж айгаад байна гэж бодсон. Тэгээ миний зүрх сэтгэлд би ер нь нэг омикроныг тусах юмсан. Тэр бол юу ч бишээ гэдгийг зааж өгөх юмсан гэж бодсон. Гэтэл би өөрөө туссан. Бурхан өмнө бид нар тийм зүрх сэтгэлгүй байсан дээрээ. Би 2-7 хоногийн туршид бол ирүүл боллоо. За тэг миний бие өвдөж байхад за тэг 4 хоног 5 өдрийн туршид би кемп хийсэн учраас тэгтэл цээж өвдсөн. Тэгээ бурхан бол бүгдийг эмчилж идгээж өгсөн. Тэгээ би энэ Солонгост ирлээ. Тэгээд бүхий л нэгэнгүй зүйлүүдийг муу сүнснүүд бол хааж байлаа. Тийдийг ч гэсэн бүгдийг бол хийсэн. Бүгдийг хийсэн. Тэгтэл 2-7 хоногийн өмнө би ийм асуудалд орсон. Тэгээ залбираад 1-7 хоногийн туршид за нэг дэх өдөр бол би шийдвэр гаргасан энэ болохгүй юм байна. Яагаад тэгэхээр TD-д ирж байсан тэр үйлчлэгч болон шинээр ирж байгаа хүмүүс бол бүгд ирэхгүй байсан. Тэгээд хичнээн энийг тайлбарлаж хэлж өгсөн ч гэсэн болохгүй байсан. Тэгээ бүх зүйлээ би зогсоогоод за тэгээд ингэж хийж явахдаа ч гэсэн миний хувьд бол нэлийн асуудалтай байлаа. Харин бурхан нэлийн удирдах энэ Солонгост ирэх үе хаалгыг нээж өгсөн. За би өөрийнхөө итгэгч нарт
За бид нар шинэ ондоо ямар зүрх сэтгэлтэй байх вэ гэдэг бол маш их чухал. За өнөөдөр үгээр дамжуулаад та бүгдэд тайлбарлаж өгөхийг хүсэж байна. За өнөөдрийн эзний бидэнд хэлж байгаа тэр үгийн сэдэв болохоор шинэ ондоо Бурхны агуу өрөөлийг хүлээцгээе. Бурхны энэ агуу өрөөлийг шинэ ондоо манай сүмчуулган Америкт байгаа тэр сүмчуулганы итгэгч нарт хүртэл би хэлсэн Бурхан бол өрөөгч Бурхан учраас биднийг өрөөнө. Үнэхээр бүгдөө найдаж хүлээцгээе гэж би бол эндрийн өмнө байнга номлож байлаа. Тэр хэцүү асуудал ирж омикрон туссаж байхад манай хэдэн хүн бас туссан. Гэтэл бид нар бас айсан. Тэгээд тэр 7 хоногт би дагалдагч итгэгч нартаа маш их хүчтэй номлосон. Тэрийг сонсоод би энэ номлолыг номлоод 33 жилийн туршид би бол ингэж номлол хийж байсан удаа байхгүй. Тэгээд би дагалдагч нартаа итгэгч нартаа яагаад нэг амнаас 2 үг гарч байна гэж хэлсэн. За Библийг харах юм болоод тэгэхээр тэндээс бол давстаа болон цэвэр ус гарах боломжгүй гэж хэлсэн шүү дээ Библи. Яагаад айж байна? Итгэлийн амьдрал. Тэгээ би энийг номлоод миний хувьд зүрх сэтгэл маш их өвдөөд тэгээ тэр огийн бол хийхийг хүсээгүй. Тэгээд дагалдагч нар бол нэлээд сорилтонд орсон байх, итгэгч нар нэлээд сорилтонд орсон байх гэж бодсон. Би 33 жилийн туршид номлож байхдаа би анхудаа тийм номлол хийж үзлээ. Харин манай ахлагч нар нэг хүн нэг болгон. Тэгтэл тэр ахлагчийн тэр эхнэр нь сорилтонд орсон. Хэрвээ тэр пастор хүн чамайг харж номлосон бол би тэр пасторт итгэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ номлолыг бүхэл хүнд сонс гэж хэлсэн болохоос биш. Гэтэл тэр ахлагчийн эхнэр нь инээгээд ирсэн. Тэгээ би бол юу ч хэлээгүй. Би бол тэр хүнд зориулж номлоогүй, харин итгэгч нар сонирхолтой нь бүгд энийг хүлээн авсан. Тэгээд 4 хоног 5 өдөр бүгд ирсэн. Амен. Тэр 7 хоногийн дараачийн 7 хоногт бүгд бол ирээд маш их идэвхтэй хоол унд хийж үнэхээр сайхан байсан. Тэгээд мами гэдэг маань ерөөсөө маск ерөөсөө зүүдгүй. Тэгэхээр тэр бол жоохон ичхэвтер. Гэхдээ бол тэнд бол ийм зүйл боллоо. За тэгээд би үнэхээр та бүгдэд ингэж номлох боломжоор хангасан Бурхан талархъя. За тэгэхээр бидний хувьд бол Бурханы хүүхдүүдийн хувьд агуу өрөөлийг найдан хүлээх хэрэгтэй. Тэгээ эхлэх хэрэгтэй. Шинэ он эхлээд Бурханы ивэл хүч чадал өрөөл бүхэл зүйлийг бол Бурхан бидэнд бэлдэж байна. Бид нарыг бол өрөөхийн тулд бидэнд хүч чадлыг өгөхийн тулд Бурхан бэлдэж байна. Тийм болохоор найдах хэмжээний, хүлээх хэмжээний, хүсэмжлэх хэмжээний Бурхан бидэнд бол ивэлийг өгнө. Амен. Илишаг та бүгд бодоод үзээрэй. Илия юу гэж хэллээ? За Илишад гас юу хүсэж байна гэтэл таны сүнс над дээр 2 дахин байх болтугай гэж хэлсэн шүү дээ. За энэ бол хэцүү байсан ч гэсэн Илиягаас Бурханы өрөөлийг авсан гэдэг бид нар Библиэс мэдэж болно. Тэгээ Илиса гэдэг бол Бурханы өмнө хүлээж байсан. Тэгэхээр бид нар бол энэ хүлээж найдахгүйгээр дагаж явах биш ээ. Илишагийн хоорондын харилцаа даван гарах юм бол Илиша зүгээр байсан бол Илия тэгж өрөөж өгөх үү? Илиша хүссэн учраас дагаж явсан учраас Илишад чамд би юу өгөх вэ гэтэл чи таны сүнс над дээр 2 байх болтугай гэж хэлсэн гэж хүлээсний эцэст Илиягийн тэр сүнсийг бол хүлээн авах боломжтой байсан. Тэр сүнсээр бол Илиягийн хийсэн тэр ажлуудыг Илишагийн хийсэн ажлуудыг Илия агуугаар хийж байсан.
Тэгэхээр энэ жил Бурхны гайхамшигтай ирүүлүүд бид нарт ирнэ. Тэр хэмжээгээрээ бид нарт найдвартай хүлээх хэрэгтэй. Исая 43:19 үзэгтэн би шин зүйл хийх бөгөөд тэр нь одоо соёолж гарна, та нар үүнийг мэдэхгүй гэж би ихээр талд зам тавьж цөлд гол урсгана. Амен. Да харж байна уу? Энэ дээр юу гэж байна? Үзэгтэн. За тэгэхээр би шин зүйлийг хийнэ. Шин он гарсан. Тэгэхээр Бурхан бол шин ажлуудыг хийж тэр энэ одоо соёолн тэгээд та нар үүнийг мэдэхгүй гэж үхээр талд зам тавьж цөлд гол урсуугна гэж Бурхан гэж бэлдэж байна шүү дээ. Та бүгдийг өрөөнө гэдгийг хэлж байна. Энэ Библийн үг бол 0.01% болвол буруу бузаа гэж хэлсэн. Ягаад Бурханы үг учраас. Тэгэхээр та бүгдийг бол хүлээх хэрэгтэй. Би шин зүйлийг хийнэ. Энийг бидэнд харуулж өгнө. Шин өдрийн төлөө хүлээн найдан Бурхан болоод бидэнд амласан учраас өөрийнхөө амлалтыг бидэнд өгсөн. 2022 онд шин онд Бурхан ерөөлийн үдийг нээж бид нарыг дүүргэж өгнө гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр энэ үг Иесус дахин амилж дээшээ өргөгдөхөөс өмнө дагалдагч нарынхаа өмнө амлж байна шүү дээ. Та нар бүү санаа зовоо. Би та нарт ерөөлийг өгье. Тэгээ би Ааваас ариун сүнсийг авч та нарт явуулахад танд хүч чадал бий болно гэдгийг болвол энэ дээр ойлгуулж өгч байна. Тэгэхээр өнөөдөр энэ бид нар үндсэн үгийг харах юм болвол Есүсийн дагалдагч нар сул дорой байсан. За Есүс загтмаа дээр цовдлогдсон өхөж дахин амилсан ямар нэгэн зүйлийг хийх гэж байгаа боловч энэ болвол яваад өгч байна. Тэгтэл дагалдагч нар бол маш сул дорой байсан. Тэр дагалдагч нарыг хараад Есүс болвол би яваад Аавд очиод Ааваас аваад ариун сүнсийг авч та нарт илгээж өгнө. Та нар ариун сүнсийг авах юм бол хүч чадлаар дүүрнэ гэдгийг хэлсэн. Харагтун эцгийн амлсныг та нарт илгээнэ гэдгийг хэлсэн. Тэгэхээр та бүгдийн хүлээх хэмжээгээр Бурхан өрөөнө. Харин хүлээхгүй, найдахгүй байгаа хүнтэй Бурхан хизээж хамт байхгүй. Биднэрт найдвар байх хэрэгтэй, хүлээх хэрэгтэй. Яахан номын 1:17-г харах юм бол альва сайн сойрхол ба альва төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг түүнд өөрчлөгдөх сүудэрч үгүй. Амен. Яаков 1:17. Яаков номын 1:17-г харах юм бол альва сайн сойрхол ба альва төгс бэлгэн хаанаас ирнэ гэж байна? Дээрээс ирнэ гэж байна шүү дээ. Гэрлүүдийн эцгээс. Тэгэхээр энэ газар дээр байгаа юм биш. Альва сайн сойрхол нь хинээр дамжуулж ирэх вэ гэхээр Ааваас дээрээс эцгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөгдөгч сүудэр үгүй. Тэгэхээр Бурхны өөрчлөгдөхгүй амлалтууд бид нар дээр хэрэгжинэ гэдгийг хэлж байна. Тэгэхээр 2022 онд манай сүмчуулганд бол гайхамшигтай бэлэг ав ясуу дээрээс Бурхнаас эцгээс ирнэ. Амен. Манай сүмчуулган бол том жижиггүй хүүхдүүдтэйгээ нийлээд бид нар хүндэтгэл мөргөл өргөдөг. Миний өөр удамынхаа өмнө бүгдөө амен гэж хэлэхгүй юу? Хүүхдүүд харах юм бол хүүхдүүд амен гэж хэлгээд ээж аав зүгээр байгаад ээж болохгүй. Бүгдөө амен гэж хэлэх хэрэгтэй. Итгэлээ харуулах хэрэгтэй. Та нарын энэ дүрх энэ итгэлээрээ хүндэтгэл мөргөл өргөж байгааг бид нар энэ хүүхдүүдэд бяцхан хүүхдүүдэд харуулах хэрэгтэй. Эднэр бол хүүхдүүд яг дагаад хийдэг гэдгийг та бүгдийг санахыг хүсэж байна. Тийм болохоор бид нар шинэ онд үнэхээр найдваргүй хүн бишээ харин найдаж хүлээсэн хүмүүс Бурхан эцгээс болвол энэ дээр юу гэж байна? Сайн сойрхол альва бэлгийг бидэнд дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг өгдөг гэсэн тийм бодолтой байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар Тэнгэрээс эхлээд тэр агуу сайн бэлгүүдийг аавна гэсэн хүлээсэн хүмүүс байх хэрэгтэй. Бөгөөд бид нар ямар байр суурьтай байх вэ? Бурхан болвол ерөөлийг бидэнд өгч байна. Харин бидний хувьд ямар байр суурьтай байх вэ? Та бүгд намайг харахгүй. За энд аяг байна.
Тэгэхээр энэ аяг том жижиг байна гэх юм бол бид нар хараад ялган шүү дээ. Тэгэхээр би аяг ямар аяг вэ? Жижиг аяг вэ? Том аяг байна уу? Тэр хэмжээгээр л бурхан өгнө. Бүр бэлхам дүүргэж өгнө. Тэгэхээр бид нар бурханд залбирахдаа бидний байр суурь ямар байр суурьтай байх ёстой вэ гэхээр гэдэг бол маш чухал. Бурхныг гэж чиглэсэн 2022 онд бурхан бидэнд ерөөлийг өгнө. Харин бид нар ямар зүрх сэтгэлтэй байж ямар бодолтой байх вэ? Өө пастраа би настай болоод тэгсгээл энд амьдарч амар тайв амьдарч байгаа зүгээр явъя. Ирч явъя. Тэгэд энд бол өшөө амьдрах тийм шалтгаан юу вэ гэж хэлдэг хүмүүс байдаг. Харин энэ үгэн дээр бол залуу хүн өгшин хүний талаар яриаггүй. Зарим хүмүүс гинүү ямар хүмүүс гинүү итгэл дотроо эзнийг хүлээсэн хүмүүс. Тэгэхээр бид нар ямар байр суурьтай байх вэ гэхээр 2022 онд бидний тэр байр суурь бид нар ямар байр суурьтай байх вэ? Энэ ерөөлийг хүлээн авах уу? Нэгт нь тэгэхээр хүн бол бодол дотроо захирагддаг. Бодлоо өөрчлөх хэрэгтэй. Бодлоо өөрчил. Амен. Та бүгд энэ бодлоо өөрчилж чадахгүй байх юм бол тэр бодлоо дагаад насан туршдаа амьдрна. Тэгэхээр энэ бодлыг хэн удирдах байна? Ариун сүнсний удирдамжаар байна уу? Альсвал муу сүнсэнд хөтлүүлээд байна уу? Энэ муу сүнс болвол биднийг энэ бодлоор дагаа явж байна. Тэгэхээр муу сүнсийг бид нар нүдэрээ харсан хараагүй шүү дээ. Гэхдээ тэр муу сүнс гэдэг бол заавал байдаг. Тэр муу сүнс биднийг яаж бодож яаж бид нарыг хүлж байна гэхээр бидний бодлоор хүлж байна. Тэгээд тэр бодлоор бид нарыг удирдах явж байна. Тэгэхээр би ямар бодолтой байна вэ гэдэг нь маш чухал. Ариун сүнс ч гэсэн бидний бодлыг удирддаг. Амен. Миний дотор ариун сүнс байна. Тэр ариун сүнсний удирдамжийг авах ёстой байтал би өөр зүйлийг бодож байх юм бол ариун сүнс ажиллах боломжгүй. Тэгэхээр шинэ онд бид нар шинээр шин зүйлүүдийг хүлээж авсан. Тэгэхээр энэ ертөнцийн бол ерөөсөө шин болсон зүйл байхгүй шүү дээ. 21 хоногийн туршид миний хувьд би жоохон хэцүү байлаа. Тэгээд сүүлд нь би толир өөрийгөө харсан чинь би өөрөө хөгшин болж харагдсан. За тэгээд настай хүмүүс би өвдөрхөөрөө би өвдөө дараа тэгэл ерөөсөө бүх зүйлүүд бол хөгшөрсөн байсан. Харин тэгээд тэнд бол шин зүйл байна. Тэр юу вэ гэхээр энэ бодол. Амен. Миний бодол. Бидний итгэлийн бодол бол үргэлж шинжлэгдэж байдаг. Өчигдрөөс өнөөдрөөс маргааш энэ ертөнцид бол шин зүйлүүд нэгч байхгүй. Харин бодол санаа итгэлийн бодол санаа гэдэг маань үргэлж шинжлэгдэж байдаг. Тэгэхээр 2022 онд бидний бодлыг бол шинжилж өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бодолд бол гайхамшигтай бүтээл байдаг. Тэгэхээр бидний энэ амьдрал бие дотор бодлоор бүтээл бий болоход бид нар ямар бодлоор бодох вэ гэхээр Иремя 43:19. 자, бурхан 그들의 잘못된 생각의 결과라는 겁니다. 잘못된 생각에 자 여러분들 데살로니가 후서 내가 그걸 우리 권사님한테 하냈는데 누가 찾으세요? 자, 데살로니가 후서 2장 11절 12절을 누가 읽어주세요. 2-р Теслоник 2-ын 아무나 읽어주세요. 11-12-ыг харъя. Тиймээс бурхан тэдэнд гурван хүчтэй төөрөгдөл илгээж тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй зүй бусыг таалсан бүхэн ялгагдах юм а. Энэ юу гэсэн үг вэ? За дахиад тиймээс бурхан тэдэн рүү хүчтэй төөрөгдөл илгээж гэж байна. Тэгээд худал хуурмагт итгэх болно гэж байна. За тэгэхээр энэ худал хуурмагт итгэхэд төөрөгдлийн сүнсийг илгээнэ. Ингэснээр үнэнд итгэхгүй зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм а.
그런 지금 부정적인 생각을 하고 있는 사람들에게는 그렇게 된다는 겁니다. Тэгэхээр энэ буруу сөрөг бодолтой хүмүүст бол бурхан ингэж үлднэ гэдгийг хэлж байна. Энэ ямар аимшигтай үг вэ? Тэгэхээр 거짓 것을 믿게 하는 건 그거는 그럴 때는 그냥 하나님 그쪽으로 역사를 해버린다. бурхан бол энэ дээр ажиллана гэдгийг хэлж байна. Тийм болохоор 지금 당시에 제자들의 마음 상태가 어떠냐 하면은 дагалдагч нарын зүрх сэтгэл ямар байсан бэ гэхээр айцтай байсан. 실망했습니다. 허탄했습니다. 여기서 빠져나오지 않으면 그들은 하나님 역사할 수가 없는 거예요. За эндээс гарч чадахгүй бол бурхан 당시에 예수님의 제자들이 그렇게 됐죠. 왜냐하면 예수님이 사랑하는 Есүсийн дагалдагч нар ч гэсэн мөн ийм байсан. Есүсийн 기대했던 그분이 за Есүс найдаж байхад Есүс бол өгсөн. Гэтэл дагалдагч нар бол тэнд бол маш их айцтай байсан. Тэнд бол айсан байдалтай байсан дагалдагч нар. 그 제자들에게 Нарт Есүс бол ямар нэгэн зүйлийг үлдэх боломжгүй байсан. 우리는 2022년도는 우리는 어떤 Тэгэхээр бид нар 2022 онд ямар бодолтой байх вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Есүсийн дагалдагч нар бол Есүсээс маш их бэлтгэсэн. Есүсийн тэр үгийг бол хүлээн авсан, сонсон. Есүсийн тэр гайхамшигтай хийж байсан Бурхны бэлэг тэмдгүүдийг бол харж үзэж байсан, цуг байсан. Гэхдээ 자기 생각에 тэр өөрсдийнхөө бодол дотор чивсэн. Яагаад тэгэхээр Есүс өгсөн учраас бид нар бол дууссан баг та гэж бол айн байсан тэр дагалдагч нар. Мөрийг бол Есүс зүгээр орхих болоогүй. Тэгэхээр тийм дагалдагч нарыг хүмүүсийг бол дагалдагч болгох боломжгүй. Гэтэл Есүс тэр хүмүүс Есүс ямар нэгэн Бурхны зүйлүүдийг дамжуулах ёстой байтал энэ тэр айсан байдалтай байгаа тэр нөхцөл байдал Есүс юу ч хийх боломжгүй учраас Есүс тэр хүмүүсийн бодлыг өөрчилж байна. Өнөөдөр ч гэсэн та бүгд энэ үгийг сонсоод та нар ч гэсэн энэ дагалдагч нар бодол санаа зүрх сэтгэлээ өөрчилсөн ч гэсэн та нар ч гэсэн мөн зүрх сэтгэлээ бодол санаагаа өөрчлөх хэрэгтэй. 약속하신 것을 내가 보내겠다. Тэгэхээр 그로부터 능력을 받을 때까지 이 성에 머무르라. 그리고 능력을 за тэгээд юу гэж байна гэхээр энэ дээр хэлж байна шүү дээ. Эцгийнхээ амлсныг та нарт илгээсэн харин та нар дээрээс ирэх хүчийг өмслөө энэ хоттой үлдээ гэж хэлсэн. Тэр нь 마가 다락방에 за тэгээд дээврийн байшинд хүлээж байж та нар 10 хоногийн турш тэнд залбирах юм бол хүч чадал ирнэ. Ариун сүнс ирж гэж Дестаралын дагуу хэлэхэд бол дагалдагч нар дуулууртай байсан. Яаж дуулууртай байсан бэхээр тэнд бол дээврийн байшинд бол 10 хоног залбирсан. 10 хоног залбирч байхад ариун сүнс ирсэн. Та нар бол хизээч бүү мөхөж айж гутраа гэж хэлсэн. Тэгэхээр та бүгд ч гэсэн өнөөдөр манай улсын байж байгаа байдал улс төр ямар байна вэ? Тэгэхээр маш хэцүү байна. Эдийн засгийн хувьд 정치적으로 улс төрийн хувьд 전 세계 모든 бүхэл энэ ертөнцийн эргэж байгаа энэ асуудал улс төрийн бүхэл асуудал хэцүү байна. Миний хувьд бол би 70 насыг хүрэхдээ ийм ертөнцийг энэ улс төрийг ерөөсөө үзсэн удаа байхгүй тэглээ гээд бидний зүрх сэтгэл дотор гонин гутарч өнөхөр зүрх сэтгэлдээ дарагдаж болохгүй. Тийм бодолтой байх юм бол бурхан тийм хүнтэй хамт байх боломжгүй. Дагалдагч нартай 12 дагалдагч нарын тэр бодол санааг Есүс бол сольсон шүү дээ. Бүү санаа зовоо. Би ариун сүнсийг аваад ариун сүнсний хүчийг та нар автлаа энэ хоттой бэ гэдгийг бол хэлсэн бөгөөд тэр хүмүүсийн бодол зүрх сэтгэлийг өөрчилж өгсөн. Тэгэхээр 23 сургаал төгс 23-ын 7 тэрээр хоолойд торох хялгас мэт агуу эд гэж тэр чамд хэлвч үнэндээ зүрхэн чамаа гээгүй байдаг. Тэгэхээр энэ үг ямар үг вэ? Энэ ямар үг вэ гэхээр тэр хүн ямар бодол зүрх сэтгэлтэй байна вэ? Тэр хүн ямар бодол зүрх сэтгэлтэй байна вэ гэдгийг тэр ямар үйлдэлийг хийж байна гэдгээс тэр хүний бодлыг мэдэх боломжтой. Тэгэхээр бид нар 2022 онд бид нар бол ерөөлийг авсан хүмүүс байх хэрэгтэй. Бурхны өмнө маш агуу ерөөлийг хүлээх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй. Пастора Солонгосын эдийн засаг хэцүү юм шүү дээ. Гэхдээ харин тэр бол Солонгосын эдийн засаг харин Бурхны арга барил бол тийм биш ээ. Амен. Есүс тэр цаг үед хэлж байсан тэр цаг үеэс ч илүү одоо энэ цаг үеэс ч илүү хэцүү байсан шүү дээ. Би энэ удаа Солонгост ирээд бүх зүйлүүдийг хараад энэ Солонгос бол үнэхээр сайхан болсон байна.
Дээр үед метро байхгүй байхад хатуусан суух гэж маш их хэцүү байсан. Тийм цаг үеч байсан. Гэтэл одоо бол энэ Солонгос маш их сайхан болсон байна шүү дээ. 교인들이 큰 선물을 보내주셔가지고 За би гэртээ орсон манай гэрээ үүдэн дээр бол маш үнэхээр тэр олон жимс үнэхээр ирүүлсэн байсан. 형제간들을 싸우고 Тэгэхээр тэрийг дээр үед идэх гэж бөөн тэмцэл болдог байсан бол харин одоо энэ цаг үе сайхан болсон мэн тэрийг идээд гизтүүрээд тэгэхээр за энд бол ер нь 60-аас дээш насны хүмүүс бол бүгд хэцүү амьдралтай байсан шүү дээ. Тэгэхээр одоо бол бурхан талархах хэрэгтэй. Би энийг хараад бурханд бол талархаж байна. Өөрөөсөө тэгэхээр бид нар бурханы өмнө бодлоо өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр манай улс эртнээс эхлээд бурхан бол гайхамшигтай ажиллаж байна. Тэгэхээр бурханы өрөөгцөн ард түмэн болсон. 예수 믿는 성도가 있다는 Тэгэхээр үнэхээр маш олон Христэд итгэдэг хүмүүс байна. 이런 것에서 우리가 새해를 맞이하는데 Тэгээ бид нар ийм гайхамшигтай шинэ онтой учирсан бидний бодол хаана байна? Бурхан болвол өрөөдөг бурхан, бурхан намайг удирдах, намайг ногоон ургамал цэвэр ус руу хөтөлдөг. Тэгэхээр бид нар бол айх хэрэггүй. Бидний айдас 2022 онд яаж амьдрах вэ? Өнөөдөр та бүгд тийм зүрх сэтгэл байх юм бол бодлоо зүрх сэтгэлээ өөрчлөх хэрэгтэй. Бурхан бол өрөөлийн бурхан. Бурхан бол миний гэр бүлийг ирүүлсэн. Бурхан бол миний бүхий л амьдралыг удирдна гэж бодол зүрх сэтгэлээ өөрчлөх хэрэгтэй. Амен. Би өнгөрсөн хугацаанд хэлсэн. Стивен Ковен гэдэг хүн байсан. Тэр бол нэлээд нэр хүндтэй хүн. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр амжилттай амьдарч байгаа хүний 7 зуршил байдаг. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр за тэр номын гол утга нь юм байна. Амжилттай амьдарч байгаа хүн гэдэг маань амжилттай бодолтой байдаг учраас амжилттай амьдрах бодолтой байдаг учраас харин алдаа гаргаж байгаа хүнийг харах юм бол алдаа гаргахаас өөр тийм бодол байдгүй. 여러분들 우리는 이 스티븐 코비는 믿음으로 쓴 사람이 아니에요. Стивен Ковен гэдэг бол итгэлээр бичсэн хүн биш ээ. Харин бид нар энэ ертөнцийн хүмүүсээс ялгаатай нэг зүйл байна. 엄청난 파워, Маш агуу хүч. Тэр юу вэ? Итгэл. Аамен. 세상 사람은 믿음이 ертөнцийн хүмүүст бол итгэл байхгүй. Зарим хүмүүс бол итгэл байхгүй. Тэр бол ертөнцийн хүмүүсийн өөрсдийнх нь бодол санаа. Харин бид нар бурханд үйлчилж байгаа хүмүүс хүнд итгэж байна. Бурханд итгэж байгаа тэр итгэл биднэрт байгаа учраас ертөнцийн хүмүүсээс илүүгээр бид нар бол маш их агуу тэр өндөр түвшинд амьдарч байна шүү дээ. Харин ертөнцийн хүмүүс бол өөрөө өөрсдийнхөө бодолд хажуудлынхаа хүмүүсийн үгэнд итгэж амьдардаг бол харин би өөрийнхөө бодлоо үзэлд итгэх биш. Бүрэн төгс тэр хязгааргүй орших тэр бурханд итгэж байна. Амен. Тийм болохоор тэднээс илүү бидний амьдрах амьдрал бол агуу амьдрал. Бурхан бол бидэнтэй хамт байна гэсэн тийм итгэлийн бодолтой байх хэрэгтэй. Зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. За тэгээд 12 тагнуулч Канаан газарт очсон. За тэгээд тэр хоёр Калиб болон Йошуа хоёр бол ерөөсөө яг адилхан 12 хүн бүгд адилхан харсан хэрнээсээ бодол зүрх сэтгэл нь бол өөр байсан. Өөр өнцгөөс харж байсан. Ямар хоёр тэр хүн болохоор итгэлийн бодол зүрх сэтгэлээрээ ярьж байсан бол харин 10 тагнуулч юу гэж хэлж байсан бэ гэхээр сөрөг зүйлийг ярьж байгаа шүү дээ. Сөрөг бодолтой байна шүү дээ. Харж байгаа тэр өнцг нь хүртэл буруу байсан. Тэнд юу байсан бэ гэхээр тэнд итгэл байхгүй байсан учраас. Хоёр Йошуа Калиб хоёрт бол итгэл байсан. Тийм болохоор тэдний амнаас юу гарч ирсэн бэ гэхээр тийм ээ. Адилхан байдлыг харсан харин бидэнд тусалж байгаа бурхан байна шүү дээ. Амен. Энэ бол өөр байна шүү дээ. Тэгэхээр та бид бүгд одоо энэ цаг үед энэ ертөнцийг хараад корона, омикрон гэж үргэлж энэ бол би бол ийм нөхцөл байдал биднэрт амьдарч байна. Бид нар тэднэртэй адилхан айж тийм үйлдэл хийх ёстой гэж үгүй. Харин тэднийг бол
За бид нар бол өвдөх юм бол ийм мууж болон маска хэрэглэх хэрэгтэй. Гэтэ бид нар итгэлтэй байгаа учраас тэр хүмүүст бид нар итгэлийг өгч тэдний бодлыг өөрчлөх хэрэгтэй. Зүгээрээ тийм айхтар бишээ. Тэгтээ маска зүгэж ярих хэрэгтэй. 바꿔줘야 됩니다. Тэр хүмүүсийн бодол санааг өөрчлөх хэрэгтэй. 요즘에요. 제가 볼 때는 За сүүлийн үед би харахад сайн мэдээд харахад бол маш амархан болсон байна. Яагаад? 우리가 이 코로나 Бид нэр энэ 바이러스 коронавирус болоод бүх хүмүүсийн бодол ертөнц рүү хардсан байна. Коронавирусаар дамжуулаад бидний амьдрал, бидний итгэлийг бол дахин харах сайхан боломж байна. 그들에게 전도할 수 있는 좋은 기회입니다. Тэд нарт үнэхээр сайн мэдээ тарах чухал. Бид нар хичнээн материалыг зүүж байгаад би энэ хэрэгснээ сайхан орчинд байсан ч гэсэн өвчин тусах юм бол энэ юу ч биш шүү дээ гэж бол бид нар сайн мэдээд дамжуулах боломжтой. Бид нар бол өөрсдийнхөө бодлыг маш их солиход та нарын 이렇게 말씀하니까 бодлын шийдвэр 긍정적이고 тэгэхээр бид нар бол маш их сайн бүтээгч бид нар бол хийж чадна. Бид нар бол 2022 онд Иммануэль цуглаан бол тэг зэлбэрч байна. Бурхан минь ээ, Сөүл Иммануэль чуулган Америкт байгаа Иммануэль цуглаан тийдгээр хамт хийсэн тэр бүхэл хүмүүстээр эзний эрүүл дүүрэн байж эзэн минь та эрөөж өгөөч гэж би залбирсан. За манай дагалдагч нар бол тунхалсан. Америкт байгаа итгэгч нар маань тунхалсан. 2022 он 2021 оноос илүү та нар хүлээ. Бурханы эрүүлийг хүлээж найдах хэмжээгээр хүлээн гэдэг нь тэр бидний бодлын шийдвэрээ. За тэгэхээр бодолдоо буруу зүйл бодож байгаа хүмүүс байх юм бол болохгүй байх нь шүү дээ. За би магистрийн сургууль сурж байхдаа Ким Гван жил пастор тэр иш үзүүлгийг би сонссон. За тэгээ урд сууж исэн оюутнууд бол бүгд инээсэн. За 2 хүн болохоор загас барихаар явсан юм байна. Гэтэл нэг нь 30 см-ийн тэр загсыг бариад хаяад байсан. Гэтэл нэг хүн болохоор за 25 см байх юм бол тавиад 30 см байх юм бол хаяад байсан. Тэгээд тэр хүнд ямар нэгэн тийм зүйл байгаа юм багтаа гэд асуусан. Яагаад 30 см болохоор тэрийг хаяад усран буцааж тавиад 25-ыг үлдгээд байгаа юм бэ гэж асуусан чинь тэр хүний хэлсэн үг манай гэрт хайрлын тавг байдаг тэр нь 25 см-ээс илүү гардаггүй гэж хэлсэн. Тэрийг бол хагаслаад хувааж болох хэрэгтэй байсан шүү дээ. Маш их сонирхолтой. Хүний бодол хүн бол бодолдоо ингэж захируулж удирдуулж байдаг. Тэгээд тэр 30-ч 30 см ч бай 40 см ч бай хуваагаад 2 хуваах хайрах байтал 25 санж бас илүү тэр хайрлан таг байхгүй. Тэгэхээр хүн бол бодлоо дагаа бодлоо захирагтаад явж байгаа шүү дээ. Ойлгож байл амин гэж хэлэхгүй амин. 2022 онд Бурхан миний гэр бүлийг өрөөнө. Амин. Миний хийж байгаа ажлыг өрөөнө. Тэгж бодох юм бол Бурхан бол тэгж өрөөж Бурхан бол удирддаг. Амин. За би нэг айлд өнгөрсөн 7 хоногт очсон. За намайг хараарай. За дугуугаар явсан. Дугуй унахаар бид нар энэ өрүүлээ баруун тишээ болох, баруун тишээ зүүн тишээ болох юм бол зүүн тишээдээ хөл бол байнга л дугуйгаа чийж байдаг шүү дээ. Бурхан болвол би ямар бодлыг бодож байна. Тэрнээс шалтгаалаад Бурхан намайг төрдөг. За түрүүн болвол Чүе ахлагчийн уншсан 2 дугаар Теслоник 2:11-12 би хэрвээ муу зүйл хийх юм бол төөрөглийн сүнсийг өгөөд хуурам зүйлд итгэнэ. Харин би Бурханы өмнө сайн сайхан зүйлийг бодох юм бол Бурхан өшөө тэр тал руу намайг өрөөж өгнө. Амен. Тийм болохоор бидний бол эхлэх анхны алхам нь маш их зөв байх хэрэгтэй. 2022 онд бидний зүрх сэтгэл дотор үнэхээр Бурхан манай сүм чуглааныг өрөөж бидний өрөөнө гэсэн тийм бодолтой байж алах юм бол Бурхан биднийг бол тэр зам руу хөтлөн удирднаа. Нэгтэн биднэрт бол 2022 онд бол бид нар алсын хараатай байх хэрэгтэй. Хоёрт нь Бурханы ажлыг хийх хэрэгтэй. За тэгээ бид нар бол амархгүй байх хэрэгтэй байна.
Тэгэхээр амарна гэдэг маань энэ бол хэрэг байхгүй. Ерөөсөө амрахгүй байх хэрэгтэй. 자전거도 마찬가지. Дугуйч гэсэн мөн адилхан. Дугуй унж яваад шууд зогсон бол унна шүү дээ. Тэгэхээр бид нар бол эзний өдрийг хүртэл маш их энэхээр тэр итвэхтэй гүөх хэрэгтэй. 어제 올가 권사님하고 За би ойлго ахлагчтай өчигдөр ярьсан. 우리 이 선교도 잘 되고 있지만 За тэгээд Камчаткад 우리 교회 우리가 밀어주는 그 교회가 지금 어떻게 байгаа сүм чуулган ер нь ямар хөө ажиллагаатай байна гэж асуулаа. Камчаткад бол ерөөсөн маш 그래서 아내를 그렇게 아내를 이제 계속해서 해 나가는데 보고 있다. за тэгээд Камчакт бол хүндэтгэл мөргөл өргөж байна. Алексей пастор манаас бол холбоо ирсэн. 너무 감사. 우리가 100만 원 보내는데 조금씩 지금 Бид нар тэнд сая төгрөгийг явуулдаг юм байна. За тэгээд 10만 원보다 더 크다는 거예요. тэгээд тэр дээр үеийн 10 сая төгрөгөөс одооний сая төгрөг бол том сайн их байна гэж хэлсэн. Тэгээ маш их талархаж байна гэж хэлсэн. 격리만 안 되면 한번 갔다 오고 싶은 마음도 있고. За тэгээд би бол тийшээ явахыг хүссэн. Боловч тэгэд орж гарахад энэ 14 хоногийн хаалт байна. Тэгэхээр бид нар энэ сайн мэдээг тараахтаа ерөөс зогсоож болохгүй. За бид нар бол авралын зар заавал тарах хэрэгтэй. Би Америкт өргөл өргөж байгаа тэр өргөлөө би бас аваад ирсэн. Тэгээ бид нар бол байнга л энэ авралын зар тарааж пасторудтай бол өргөл өгч байх хэрэгтэй. Тэгэхээр бурхан бол гайхамшигтай ажиллаж байна. Тэгэхээр итгэлийн амьдралаа зогсоохгүй үргэлжлүүлэх явах хэрэгтэй. За надад хүчийг өгтөгөр би бүгдийг хийж чадна гэж Филиппо номын 4:12 дээр хэлсэн байдаг. Тэгэд бурханы тэр өгч байгаа хүч чадал бол ийм жоохон биш ээ. Тэгэхээр надад хүчийг өгч түүгээр би бүгдийг хийж чадах юм чинь. Тэгэхээр би жоохон зүйлийг бодох юм бол тэрүүгээр би юу ч хийж чадахгүй шүү дээ. Надад хүчийг өгч түүгээр би бүгдийг хийж чаднаа. Би бол жижигхэн бяцхан зүйл бодох юм бол тэрнээс өөр зүйлийг хийж чадахгүй. Харин агуу зүйл бодох юм бол бурхан агуу зүйлийг өгнө. Амен. Бид нарыг бол агуугаар хэрэглэнэ гэдгийг Есүсийн нэрээр өрөөж байна. 여러분들 저는 목회를 33년 За би 33 жилийн туршид пасторын ажлыг хийгээд ямар нэгэн тэр ажлын төлөө би бол сөхөрч унж байгаагүй. Сөхөрч унах тэр хэцүү цаг үе байл хэцүү байсан. Маш их хэцүү байсан. Хэцүү болоод би ганцаараа үйлж байсан тэр үеч байсан. 너무 답답했어요. Маш их хэцүү байсан учраас гэхдээ би бол хоошоо ухрах боломжгүй. Бурхан энэ нөхцөл байдлыг харж байгаа. Би яхаар хоошоо ухарна гэж үгүй. Эцсийн хүртэл болоод би бурханы ажлыг хийж ирж байна. Ирсэн. Тэгэхээр та бүгд ч гэсэн хамт хийх боломжтой одоо ч гэсэн хийж байна. Би бол та нарын пастор. За тэгээд Вансен пастор, Мосе пастортай зөрчтэй нэг болгоод бид нар бол хийж чадна. За тэгэхээр бид нар бол Антиох шиг дээр үе Антиох сүм чуулган шиг Антиох цуглаан болоо тэр анхны сүм цуглаанаас хамгийн их сайн мэдээ тарааж байсан сүм чуулган, дагалдагч бэлтгэж байсан цуглаан. Ариун сүнсээр дүүрэн сүм чуулган. 33년 전에 계획을 하고 Нэг бол 33 жилийн туршид би бол энийг хийж үлдэж байна. Тэгэхээр бурхан бол өрөөж байна. Тэгэхээр та бүгд бол энэ дотор бүгд орж ирсэн. Ямар ч нөхцөл, ямар ч орчин тэрийг бол харах хэрэг байхгүй. ертөнцийг ялаад, өөрийгөө ялаад энэ орчин нөхцөлийг ялах хүч чадлыг бурхан бидэнд өмсгсөн шүү дээ. Ариун сүнс бидний дотор байж хүч чадал ирнэ. Ямар ч нөхцөл байдалд ариун сүнсийг бидэнд яагаад өгсөн юм? Яагаад бурхан бидэнд хүч чадлыг өгсөн юм? Тэгэхээр тэр нөхцөл байдлыг ялж гарахын тулд өгсөн. Амен. 2022 онд бурхан бидэнд гайхамшигтай ирүүлээ өгнө гэдэгт итгэж байна. Бодлоо өөрчлөх хэрэгтэй. 제 처남이 셋이 있는데 큰 처남이 За би бол 67-тай манай төрлийн хүн байна. За тэр бол нэлээд бол нухастай найз. За Америкт бол амьдарч байгаа. Тэгээ Солонгост бол нэлээд нэртэй тэгээ албан газарт ажиллаж байгаад Америкт очиод бол амжилттай амьдарч байна. За тэгээ тэр бол нэг зүйлийг бодох юм маш их гүнзгий боддог. Тэгээд харах юм бол тэрний толгой нь бол нэлээд сайн ажилдаг. За гэхдээ итгэл бол ерөөсөө сайн итгэлийн тэр үг бол сайн орохгүй байна. Хүн бол тэр хүн нь бол маш их сайн хүн. За энэ удаа нэг зүйл болсон.
нэг зүйлийг хий гэхээр л хоошоо ингээд ухраад байдаг. 그래서 내가 이 친구를 좀 생각을 좀 바꿔야 되겠다. Тэгээд би энэ найзын бодлыг өөрчлөгээд 3 удаа би түүнийг дагаж явж түн дээр очиж болвол тэр үгийг хэлсэн. Та Кенчанги гэдэг нэртэй. 네가 지금 뭐가 잘못된 줄 알아? За чи юу буруу болоод байгааг ойлгож байна уу гэсэн. Гэтэл эмнэлэгт очиж шинжилгээхээр юу ч гарч ирдэггүй. 번 코로나 됐을 때 마스크 막 부이 쓰고 나오고 За тэгэл анх корона гарч байхад 2 давхар маск зүүгээл ирж байсан. Тэгээд пасторыг хараад болвол ирж байсан. Харин энэ удаа би тэнд очиж хэлсэн, ингэж хэлсэн. 잠깐만. Манай ахлагч чи өөрийнхөө 생각에 뛰어넘지 못하는 걸 내가 널 봤다. чи өөрийнхөө бодлыг давж гарахгүй байгааг би харлаа. Чи энэ бодлоо өөрчлөө гэж хэлсэн. 그 부인 권사 맞다고. За гэтэл түүний эхнэр нь болохоор манай бас үйлчлэгч эмэгтэй байсан. За тэгээд энэ бол зөвөө зөв гэж бол хэлсэн. Гэтэл тэр бол чимээгүй сонсоо суугаадсэн. Өөрийнхөө бодлыг өөрчилж чадахгүй байх юм бол чи бодлынхаа боол болно шүү. Айлны газар өвдөж тэгэл чирэгдэл явна шүү. 두 번째 갔어. За хоёр дахь удаага би очисон. 그러니까 이렇게 얘기해. Очисон чи надад ингэж хэлжсэн. 제가 잘못 생각한 것 같습니다. За пастраа би жоохон буруу бодоод ах шиг энэ за бодлоо өөрчлөхөр шийдвэр гаргалаа гэж хэлсэн амин. 그러고 나니까 이 친구가 아픈 것도 다 달아나 버리고 За тэгтэл тэрний бол өвчм бол байхгүй идгэрсэн. 그 친구는 아예 생각을 안 합니다. За тэгтэл тэр бол ерөөсө бодохгүй. 네가 생각을 바꿨다. За чи бодлоо өөрчилдөө гэж 어떻게 생각해? бодож байх юм чинь чи нэг удаа удирдаа гэж хэлсэн. Тэгья гэсэн. 10년이 됐는데 За тэр бол сум суглаан дээрээ бол ерөөсө маш их удсан. Тэгтээ тэр хүний бодол өөрчлөгдсөн учраас тэр хүн тэгья би удирдъя гэж хэлсэн. 하나님께서 Тэгэхээр бурхны өмнө бид нар бодол санаагаа өөрчлөх юм бол итгэлийн бодол санаагаар өөрчлөх юм бол бурхан гайхамшигтай ажиллана. Бурхан бол ерөөн. Тэгэхээр та бүгд Новагийн тэр усан онгоц биш үү? 문이 없습니다. За тэгэхээр хажууд нь бол ерөөсө хаалга байхгүй. 위에만 문이 Дээрээ хаалгатай тэр юу вэ гэхээр зөвхөн бурхныг хараа гэдгийг хэлж байна. 하나님만 바라고 Зөвхөн бурхныг хар. Өөр зүйлийг бүү бодо. 열심히 나가게 되면은 하나님께서 Бурхныг хараад бурхны өмнө хүчтэй байх юм бол бурхан биднийг өрөөнө гэсэн тийм найдвартай байх хэрэгтэй бөгөөд бид нар 예수님을 축원합니다. бодлоо өөрчлөх Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. 꺼버려 아주 춥게 만들어. 정말 눈 뜨세요. Дотор цуглаанд халуун байгаа учраас хүмүүс жоохон 우리가 하나님으로부터 기대하는 막 생각을 바꿔야 되죠. за тэгээ бид нар бурхны гэсэн зүрх сэтгэлтэй бодолтой байх хэрэгтэй. Тэхийн төлөө юу хийх ёстой вэ гэхээр 여러분들 우리가 신앙생활하는데 бид нар итгэлийн амьдралаар амьдрахад л заавал хийх ёстой нэг зүйл байна. 있어도 좋고 없어도 Байсан ч яг байхгүйсэн ч яг биш ээ. 핵심적인 필수가 있다. Библиэлд бол бүр үндсэн тэр хийх ёстой зүйл байна. 학교 다닐 때 수능 그렇게 별로 잘 못했습니다. За би бол сургуульд байхдаа тооны хичээл тийм сайн байгаагүй. Гэтэл тоо бол үндсэн хийх ёстой зүйл байх ёстой. 해결해 나갈 때 이렇게 방정식도 그렇고 뭐 여러 가지 길에 이렇게 풀어나간다. За тэгээд тэр тоог бол хүмүүс боддог. Тэгтэл зарим хүмүүс англи хэлийг цээжл гэж ярьдаг бол тоогч гэсэн цээжлэх хэрэгтэй. Тоогч гэсэн 꼭 외워야 돼요. тэр заавал тоон дээр тэр байгаа үндсэн зүйлүүдийг заавал цээжлэх хэрэгтэй. Хүрднэс сүсүүлээ. Тэгэхээр энэ Библийг харах юм бол бидний итгэлийн 필수적인 것이라는 거 아셔야 돼요. амьдралаар зөв итгэж болохын тулд заавал хийх ёстой зүйл юу вэ гэхээр 읽어도 좋고 안 읽어도 좋은 게 아니에요. тэгэхээр бид нар бол үгийг заавал унших хэрэгтэй. Бид нар үгийг уншсан ч яг уншихгүйсэн ч яг гэж бодох юм бол болохгүй. Бид нар бол энэ замаа алднаа. Тэгэхээр 위해서는 어떤 자세를 바꿔야 되느냐면 생각을 첫째 바꾸고 за нэгт нь болохоор бодлоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрт нь 약속의 말씀 амлалтын үгийг бид нар унших хэрэгтэй. 약속의 말씀을 붙들고 Амлалтын үгийг уншин үгийг барих хэрэгтэй. 이런 말씀을 하세요. 하나님께서 너에게 큰 능력을 부어 주시기를 기대해라. За бурхан та нарт бол агуу хүч чадлыг дүүргэж өгнө гэж эзэн бол амлаж байна шүү дээ. Тэр амлалтыг барьсан тэр хүмүүс хаашаа явсан бэ гэхээр шууд тэр дээврийн байшинд очисон. 또 Пентекостийн өдөр тэгэхээр тэр амлалтыг барьсан хүмүүс тэнд үлдсэн. Уулаасаа 정도가 됐다고 그래요. 5
성경학자들이 그렇게 얘기합니다. За Библийн 오순절마가 다락방에 한 300명이 됐다. Библи судлаачдад бол 300 хүн гэж хэлсэн. За тэгэхээр тэр дээврийн байшинд очиж үзэхэд бол тэр 300 орчим хүн орчих боломжтой байсан. 그때는 보면 할 수 있겠더라고. 300명. За тэгээ би тэр байшинд очиж үзсэн. Тэнд бол 300 гаруй хүмүүс байсан. Тийм хүмүүсээс явсаар 10 хоногийн дараа бол хэдэн хүн үлдсэн бэ гэхээр 120 хүн л үлдсэн байсан. 120 үлдсэн хүмүүс бол тэр үгийг барьж байна шүү дээ. Үгэн дотор байсан. 나머지 사람은 Бусад хүмүүс нь 말씀을 들었어요. үгийг бол адилхан сонссон. Үгийг сонссон ч гэсэн 1 2 3 хоног өнгөрөхөд бурхан бол амлалтаа өгсөн үг нь хэрэгжихгүй байгаа учраас уйтгартай санагдаад нэг ямиг өгнө гэж хэлээд хүчээ өгнө гэж хэлээд өгөхгүй ингээл 1 2-ороо бол явсан. 몇 명만 남았어요. Хэдэн хүн үлдсэн бэ гэхээр 120 хүн л үлдсэн байна шүү дээ. 120 хүн үлдэж ариун сүнсийг авсан. Тэгэхээр 성령이 누구의 이름이었죠? 떠나간 사람. ариун сүнс хэн дээр ирсэн бэ? Явсан хүн дээр очив юм уу? Харин тэнд байж үгийг уншиж зуурч үгэн дотор байсан хүмүүст Есүсийн илгээн гэж хэлсэн тэр үгийг би бол заавал барьж байсан тэр 120 хүн дээр бол ариун сүнс ирсэн. 여러분들 구약이에요. 보면은 Хуучин гэрээг харах юм бол асрыг харах юм бол асар гэрээний авдар, 복계라고도 하고 гэрээний авдар, амлалтын авдар, гэрчилийн авдар гэж хэлдэг. 그 말씀이 Энэ үг 하나님이 나의 부 Бурхан бол миний хууль, 말씀이 언약. үг бол гэрээ, 말씀이 үг бол гэрчлэлээ. Амен. 여러분들 이 말씀 Тэгэхээр энэ үг Бурханы бидэнд өгч байгаа тэр үг бол миний хууль. Тэгэхээр би хаашаа харж байна гэхээр сайн байна уу, буруу байна уу гэдэг бол би Бурханы үгээс хойш болох юм бол буруу болно. Тэгэхээр энэ үг миний хууль болох хэрэгтэй. 하나님의 말씀은 언약계가 Бурханы үг биднэрт гэрээ болох хэрэгтэй. Бурхан надтай гэрээ байгуулсан. Тэгэх юм бол ямар ч нөхцөл байдал ирсэн бид нар бол хоошоо зогсож болохгүй. Бурханы үг ийм гэж хэлж байгаа учраас итгэгч хүмүүст ийм зүйлүүд дагалдана гэж хэлсэн учраас дагалдаж ирнэ. 주 예수 그리스도 Тэгээ би эзэн Есүс Христ бол эзэн Есүс Христийн хоосорлоор бид нар бол дүүрсэн. Энэ бол амьд үгээ. Энийг бид нар зурх хэрэгтэй. Миний бизнес ажлын байгаа ч гэсэн Бурхан бол надад амласан учраас өвчин ч гэсэн мөн адилхан. 붙들어야 돼. 그 말씀을 Өвчнийг бид нар ялахын тулд энэ үгнээс зурх хэрэгтэй. Энэ бол итгэл. Тэр үгийг би барин амаараа тунхалж байхад миний амьдрал хүртэл өөрчлөгдөнө. Би бол чамтай хамт байна гэдгийг бол бид нар биеэрээ үзэж мэднэ. Тэхийн тулд үг байх хэрэгтэй. 디모데 전서 찾으세요. 다 찾으세요. 지금 이거는 우리가 다 찾아야 돼. 디모데 전서 4장 1-р Тимотед 4-ыг бүгдээрээ харъя. Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг. Амен. 그건 아주 줄쳐라. Бүр энийг бол та бүгд доогуур нь зураад аваарай. Бурханы үг нь 기도로 үгээр болон залбирлаар яана гэнэ ариусгагдана гэж байна шүү дээ. 쳐다보세요. 절차. За пасторыг харъя. 이 말씀은 Энэ үг бол амийн үг. Амен. 하나님의 말씀과 기도로 Бурханы үг ба залбирлаар ариусгагдана. Амен. 우리는 하나님의 말씀을 듣고 회개하죠. Бид нар Бурханы үг сонсоод гэмшдэг. Энэ бол ариун болж байна. 그래서 회개하죠. Бид нар залбирлаараа бид нар гэмсдэг, мөн ариусгагддаг. 말씀과 기도로서 그렇게 해줍니다. Тэгэхээр бид нар үг болон залбирлаар Бурханы өмнө ариусгагддаг. Бурхан бол ямар бурхан бэ? Ариун бурхан шүү дээ. Тийм учраас 하나님은 말씀과 бурхан 기도가 없는 자에게는 함께 하시는 бол үг болон залбирал байхгүй хүнтэй бурхан хамт байх боломжгүй. Бурхан бол ариун учраас ариун хүнд л бурхан ажиллана. Тэгэхээр бид нар энэ газар дээр хүндэтгэл мөргөл өргөж байна. Үгийг сонсож байна, магтаж байна. Үг сонсож байна. Энэ ариун газар шүү дээ. Тэгэхээр энэ газар дээр ариун байна. Та нар гэртээ ч гэсэн залбирч магтаал үг байгаа бол танаа гэр орон ч гэсэн ариун болж байна. Тэгэхээр өнөөдөр энэ газар ч гэсэн ариун газараа амен. Ягаад үг залбирал байгаа учраас амен. 얼마나 그 거룩한 자리에 내가 너와 함께합니다.
Тэгэхээр энэ ариун газарт би чамтай хамт байна. Бурхан бидэнтэй хамт байна. Үг байхгүй, залбирал байхгүй газарт бол Бурхан хизээч ажилтгүй. Би та бүгдийн гэр бүлд очиход бол ямар нэгэн тийм асуудлын өхөр очиж байгаа юм бишээ. Би очиод залбирч магтахад тэр газар ариун болж Бурханы гайхамшигтай ажлууд ирнэ. Бурхан бол бохир заваан газар бол ажилтгүй. За тэгээд нэг удаа хуучин гэрэн дээр Израилийн ард түмэн цөлд байхдаа болоод Бурхан бол бохир газар очидгүй. Ариун газарт ариун хүний дотор л Бурхан ажилдаг. Тэгэхээр ариун болохын тулд яах вэ? Үг болон залбирлаараа ариун болох хэрэгтэй. Бурханы үгийг сурч байгаа хүний дотор бол би Библийг уншаад би энд алдаа гаргасан байна. Би энд буруу зүйл гаргасан байна. Гимшгээс ус арга замгүй тийм байдалд ордог шүү дээ. Тэгэхээр үгээс бид нар заав зурх хэрэгтэй. Үгийг бид нар хүндлэх хэрэгтэй. Үгийг хайрлах хэрэгтэй. Үгийг мэдэх хэрэгтэй. Үгийг бүр нэг нэгэнгөө сурах хэрэгтэй. Тэр амлалтын үгийг бид нар авсан болоод үнэхээр удаан төвчээ заавал хийгднэ. Нова болохоор 120 жилийн туршид Бурханы тушаалыг авч 120 жилийн туршид тэр усан онгоцыг босгож хүлээн дэвчээж үлдэхэд Бурхан гайхамшигтай ирүүлээ өгч нь Авраамч гэсэн би чамд үнэхээр тэр 100 настай тэр ивэл өрөөлийг Бурханы өр удмыг өгч үнэхээр өрөөнө гэж хэлсэн. Хаагаарыг бол хойш нь болгож үнэхээр тэр сааргаар дамжуулаад гайхамшигтай ивэл өрөөлийн хөвгөө өгч байна шүү дээ. Тэгэхээр бид нар Бурханы нийвэл өрөөлийг бол үргэж хүлээн авч түрэн алхах хэрэгтэй. Үгээс заав зурх хэрэгтэй. Үг л байх хэрэгтэй. Өнөөдөр энэ үндсэн бидний энэ өнөөдрийн үг Есүс Христийг ирэхээс өмнө 800 жилийн өмнө Йоэл иш үзүүлэгчээр дамжуулаад өгсөн үг нь Йоэл 2:8-ыг харъя. Тэд бие биенээ үл түлхэн өөрсдийнхөө замаар алхнаа. Тэд хамгаалалтаар дамжин гаргахтаач игнэгээ ис алднаа. Амен. За Йоэл 2:8-ыг уншлаа. Тэд бие биеэ үл түлхэн өөрсдийнхөө замаар алхнаа. Тэд За Йоэл 2:8 биш 2:28. Дараа нь за саяны Йоэл 2:28 дараа нь би сүнсээ бүх махбод дээр зутхан хөвгүүд огт чинь иш үзүүлж хөгшчүүл чинь зүү зүүдэлж залуус чинь үзэгдэл үзнэ. Амен. За Йоэл иш үзүүлэгч бол Есүс Христийг ирэхээс өмнө иш үзүүлсэн. Иш үзүүлсэн бөгөөд энэ нь болохоор Лук номон дээр биелэгдсэн. Тэгээ Бурханы үгэн дотор юу байна вэ гэхээр амлалт байна. Тэр амлалт гэдэг бол амлалтыг бид нэр зуурах хэрэгтэй. За пасторыг харъя. Хэрвээ та бид бүгд энэ үгийг даван гараад буруу үйлдэл хийгээд байх юм бол тэр бол итгэл байхгүй хүн. Тэр бол түүнд бол ерөөсөө итгэл байхгүй. Энэ бол Бурханы үг. Та бүгдэд итгэл байна гэх юм бол Бурханы хэлсэн энэ үг надад хэлж байгаа үгээ гэдэгт би итгэн дагаж үйлдэхгүй байх юм бол энэ итгэл биш. Тэрийг бол хүндлэх боломжгүй. За намайг бол энэ итгэгч нар бүгд хүндэлдэг. Босод пасторудаас илүүгээр миний үгийг бол дуулууртай дагаж ирдэг. Энд би талархаж байна. Гэхдээ хэрвээ миний үгийг дагаж ирэхгүй байх юм бол хэцүү асуудалд ордог. Би бол эзний боол дагалдагч итгэгч нартай үгээ гэж хэлэх юм бол харин тийм үү, тийх юм уу гэд ингэх юм бол надтай харилцаа болвол сайн гэж харилцаж явах боломжгүй түүнтэй адилхан бид нар Бурхантай харилцаач гэсэн үзэсгэлэнтэй ерөөлийг авах тэр агуу итгэлээ
Тэрээр Бурхны ажлыг хийх тэр хүн бол энэ үгийг ерөөсөө л хэлсний дагуу хүлээн аваа. 2022 онд та бүгд агуу их том өрөөл байна. Амен гэж хэлэх юм бол та нар хүлээж авна. Амен. Өшөөд ягаад Библиэлд байгаа учраас би та нарт өрөөлийг өгнө гэж хэлсэн. Амен. За ер нь олон хүмүүс нь коронавигийн вирусээс Бурхны коронавигийн вирус Бурхны үгээс илүү айх ёстой байтал коронавирусын вирусаас айгаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар итгэгч хүний хувьд ямар байр суурьтай байх ёстой вэ гэхээр Бурхнаас айж болохгүй. Матай номыг харъя. Матай номын 9-27, 28. 육체를 멸하는 자를 두려워하라. 마태복음 10장 28절이요. 10장 28절. Матай номын 10:28 махбодыг хөнөөгчдөөс бүү учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах түүнээс айхтун. Амен. Тэгэхээр бид нарт цаашдаа ямар ч өвчин ирсэн байсан бид нар бол Бурханаас өөр биднэрт айх зүйл юу ч байхгүй. Бурханаас айх хэрэгтэй. Бүү санаа зов. Бид нар бол жинхнээсээ Бурханаас айх хэрэгтэй. Миний сүнс болон махбодыг там руу илгээх түүнээс айх хэрэгтэй. Харин бид нар тэр коронавигийн вирусын ертөнцийн асуудал ертөнцийн бүх зүйлээс айж энэ ертөнцийн асуудлаас олж бид нар айх хэрэггүй. Үгэн дотор амлалт байгаа учраас ямар ч нөхцөл байдалд эзэн намайг дуутах юм бол бид нар явах болно. Харин энэ газар дээр байхдаа Бурхан биднэрт эрүүл мэндийг өгөх юм бол эрүүл амьдрна. Тэгэхээр миний махбод болон сүнсийг үнэхээр өөрийнхөө дураар өдөр тутмын Бурханаас айх хэрэгтэй. Тэгэхээр бид нарт Бурхан бол хайр. Бид нарыг бол үргэлж ногоон бэлчээр тунгал ус руу удирддаг. Бид нар бол Бурханаас айх биш. Жинхнээсээ Бурханыг хүндэлж Бурханыг хайрлан түүний үгэн дотор зогсон эзнийг магтан гарах хэрэгтэй. Иесус Христэд итгэдэг хүмүүсийн аманд юу байх вэ гэхээр үргэлж амен байх хэрэгтэй. Үргэлж амен байх хэрэгтэй. Бурхан магтагдах болтугай, Иесус магтагдах болтугай. Бурхан надтай хамт байгаа учраас бүгдөө хажууд хүнтэй хэлээд үзэхгүй юу? Бурхан бидэнтэй хамт байгаа учраас бид нар хийж чаднаа. Амен. Хий гэсэн чинь Бурхан ямар тийм баяр хөөр байхгүйгээр хэлж байна. Харин баяр хөөртэйгээр хэлэх ёстой байтал бүр пасторыг хэлэхээр арай гэж л дуртай дургүй хэлж болохгүй. Харин Бурхан бол ямар ч цаг үед та нартай хамт байж итгэгч хүмүүст бол дагалдах тэмдгүүд байна. Энэ Бурханы амлалтын үгнүүд байна шүү дээ. Амен. Тэгээ гуравт нь бид нар Бурханы үг бол ямар ч тийм 0.1% ч гэсэн зөрөө байдгүй. Бид нар итгэлээрээ яаж амьдрах вэ гэхээр бид нар зүгээр залбирахгүй. Бид нар амлалтын үгийг бариад яаж амьдрах вэ? Залбирах хэрэгтэй. Амлалтын үгээр. За 1-р Тимот номын 4:5 дээр хэлсэн шиг үг болон залбирлаар бидний амьдрал, миний гэр бүлд сүм чуулганд хүндэтгэл мөргөл өргөж байгаа энэ нөхцөл байдал яана гинүү ариусгагдана гэдгийг хэлж байна. Амен. Тэгэхээр бид нар болвол үргэлж залбирдаг хүмүүс байхад хин төлөө бид нар залбирх юм бол Бурхан гайхамшигтайгаар ажиллана. За Америкт нэлээд нэртэй пастор хүн байна. Тэр залуу байхдаа пастор болоо тэр бол өөхөх өвчин туссан. Гэтэл тэр
Петр бол тэр хөвчнөөс болоод бол эмнэлэгт хэвтэж байсан. Тэгтэл итгэгч нэг хүн түүнийг хайж ирсэн. Пастор хүчтэй бэ. Пастор энэ үгийг бурхан өгсөн. Бурхан танд энэ үгийг өгсөн. Тэгтэл бидний маш сайн мэддэг. За тэгээд Иохан номын 3 дугаар Иохан 1:8-ыг өгсөн юм байна. Тэгээд пастор бодож байсан чинь тиймээс за би тэр дагалдагч надад энэ үгийг өгсөн. Тэгээ би энэ бурхны үгэнд итгээгүй байсан юм байна гэл. Тэгэл энэ чинь хайртай сэтгэл чинь сайхан буйн адилаар бүх зүйл чинь сайхан эрүүл байгаасаа хэмээн би залбирч байна гэдэг энэ үгийг бол байнга хэлж байсан. Тэгээ сүүлдээ энэ үгийг байнга тунхлаад сүүлдээ бол тэр өвчнөөс эдгэрсэн. Тэгээд Америкт бол Пентекост тэр хамгийн их залбирдаг тэр пастор бол Уралла пастор юм байна. Тэр ууланд гарч ирээд тэгээд Америкийн пасторууд бол бүгд мэдэн тэр бол маш их нэр хүндтэй пастор. Тэр хүн бол энэ ертөнцөөс явсан гэдэг түүний хүү пастор бол Уралла пасторын Библийн сургуулийг удирдах байгаа. Тэгэхээр үгийг барин залбирх юм бол ийм гайхамшигтай амьдрал та бүгдийн амьдрал дээр үнэхээр бурхан хийж өгнө гэдгийг ойлгохыг хүсэж байна. Тийм болохоор бид нар бол энэ залбирлыг зогсоож болохгүй. За тэгээ би Америкт явхаас өмнө та бүгдтэй бас хамт залбирахыг хүсэж байна. Тэгэхээр та бүгд бол үнэхээр миний би жоохон хүнд байгаа ч гэсэн би та бүгдэд бол үнэхээр бүгдтэй хамт залбирнаа. Тэгэхээр та бүгд бол шинэ хүчийг олж авах хэрэгтэйс. Би 3 дахь өдөр орой. За эсний өдөр бол сайн пастор хийн. За тэгээ би та бүгдэд бол Библийн хичээлийг маш их онцгой заана. Энэ удаа бурхны өмнө та бүгдийг үнэхээр цаг гаргаж ирэхийг хүсэж байна. Бурхан ерөөхий болвол бүгдийг бүтээгч эзэн. Тэгэхээр бид нар энэ цагийг энэ амьдралдаа болвол өөрийнхөө амьдрал заруулаад авах юм бол харин бид нар энэ цагийг төрүүлээд бурханд гаргаад бус ажлаа бол зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр энийг та бүгдийг санаж ялсан итгэгч нар